Сайн байцгаана өрхөм хөндөд үзэгчдээ эрүүл мал эрдэнэ нэвтрүүлгийн шинэхэн дугаар хүрэхэд та бүхэнд бэлэн боллоо. Бид энэ удаагийнхаа дугаарыг адууны үржил, хөгжил, өвчлөлийн талаар товч мэдээллийг өгөхөөр зочдоо урьдчилсан байна. Нэвтрүүлгийн зочноор Морьтон үндэсний адууны мал эмнэлгийн үүсгэн байгуулагч Адягийн Наранбаатар мөн Монгол Ветнэт төрийн бас байгууллагын малын их хэмж Лавсрунгийн цэрэнд орж нар өргөдлөө. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За бид энэ удаагийнхаа дугаарыг адууны үржил, үүсэл, хөгжил энэ талаар үзэгчдэд мэдээлэл өгөх зорилгоор та бүхнийг урьсан байна. Эхнийхээ асуултыг асууя. Адууны үржлийн асуудал ер нь хизээнээс Монгол оронд эрчимтэй ингэж хөгжиж эхэлвэ. Энэ талаар мэдээллийг өгөөч. За ер нь бол адууны үржлийг монголчууд манай бүгд адуу үржүүлэгч нар энэ малчид гэдэг нь манай адуу үржүүлэгч нар яг албан ёсны яг одоо адуу үржүүлэг гэх юм бол ер нь бол цэрэг армийн мэнд зорилттойгоор одоо төрийн зохион байгуулалттайгаар одоо энэ Жаргалан Тэмүрэн цаа гэж байсан 1950-ад онд үүсгэн байгуулагчсан. За тэр үл яг зохион байгуулалттай хийсэн ажлаас хойш бол одоо сүүлийн үед бол морин уралдаан гэдэг одоо хувь хүн болгон одоо цэвэр үйлдвэрийн хязгаар үржүүлгэнүүд хийж байгаа. Тэгээд энэ маань уралдаан тэмцээнд дагаад одоо Монголд бол нэлийн хөгжиж байгаа салбар болж байна. Тэгээд адуу үржүүлэг маань бол спорт тал руугаа одоо цэвэр үйлдвэрийн адууны маллага, цэвэр үйлдвэрийн адууны арчилгаа тэгээд одоо эрүүл мэндийг хамгаалах гэсэн юм дахин шин зүйлүүд одоо энэ бол эмнэлгийн юунуудаа салбарт одоо орох нэвтрүүлэх шаардлагатай болж байгаа. Тэгээд сүүлийн бараг 20 жил бол энэ үржүүлэг одоо ийм нэлийн эрчимтэй байж байгаа Монголд бол. Сүүлийн үед одоо хурдан морины үржлийн асуудал гэж их яригадаад байна шүү дээ, тэ. Энэ талаар одоо Монголд одоо яг ямар үйл ажиллагаанууд явагдаж байна? Одоо танах бол яг энэ хурдан морины чиглэлийн эмнэлэг байгаа, тэ. Төрөлцсөн эмнэлэг, тэ. Тэ. Ер нь бол тэ. Одоо нэвтрүүлгийн маань эрүүл мэл хэдэн гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр эрүүл байж тэр адууч нь бүхэл бүтэн өөрийнхөө одоо тэр перформанс буюу одоо гүйцэтгэл уралдааны одоо өндөр чадвар гаргана. Дээрээс нь эрүүл байж өсөж үржинэ. Тэгэхээр эрүүл байхын хүрээнд бол одоо олон улсын мал эмнэлгийн салбар бол нэлээд хол үйдсэн байгаа. Бид нар бол одоо ингээд энийг нэвтрүүлээд одоо хамгийн түрүүнд бол хурдан морины одоо онцлогоонууд гэж явж байгаа. Тэгээд онцлогоон дээр бол хөлний гэмтлийн онцлогоо гэж байна. За нөгөө тал руугаа бас энэ адууны үржүүлгийн талын одоо үйлчилгээнүүд хийж байгаа. Энэ дээр одоо гүний ихээл ороо тодорхойлох, нэг азарганаас олон төлөв авах, дээрээс нь адууны нөхөрчвийн чиглэлийн одоо эмгэгүүдийг эрт онцлох, тэгээд эмчлэх гэсэн юм зүйлүүд хийж байгаа. Мөн одоо нөгөө нэг юу мал эмнэлгийн одоо энэ хурдан морины тал дээр Ветнэт байгууллага маань бас олон жилийн сургалтын үйл ажиллагааг бас мал бүхэн иргэдэд бас сургалтын бас тодорхой хэмжээний соён гэгэрүүлэх ажлыг хийдэг. Тэрний хүрээнд танай одоо байгууллагын сүүлийн үед явагдаж байгаа сургалтуудын талаар одоо ямар чиглэлийн сургалтууд илүү малчид мал бүхэн иргэд маань ингэж анхаардсан бэ? Тэр тал дээр мэдээлэл өгвөл. Манайх бол Монгол Ветнэт гэх төрийн бас байгууллага 2003 он төрийн бас байгууллага болсон. 2005 оноос мал эмнэлгийн үргэлжилсэн сургалт хөтөлбөр нэртэйгээр 21 аймгийн малын эмчнэрт яг төслийн хүрээнд одоо 21 аймгийн малын эмчнэр сургалт хийсэн. 2010 оноос бид нар ер нь бол малчтад бас илүү төлхөө мал эмнэлгийн үйлчлэгээний ач холбогдолтын талаарх бас сургалтууд хийж байгаа. Тэгээд одоо ч гэсэн үргэлжилсэн сургалт хөтөлбөр хэрэгжүүлээд явж байна. Кредитийн сургалтанд шилжээд ингэж байгаа. Бид нар аль болох сүүлийн үеийн мал эмнэлгийн мэдээллүүдийг малын эмчтэй хүрэхийг хичээж ингэж ажилладаг. За миний өөрийн хувьд бол энэ адууны чиглэлээр илүү сонирхож ингэж ажилладаг. Одоо манайх 2000 оноос эхлээд хурдан морины сургалт гэдэг яг малын эмч нарт зориулсан сургалтуудыг хийж байсан. Одоо хүртэл одоо энэ жилдээ 25 6 дахь удаага одоо хийх гэж ингэж төлөвлөлөөд ингэ явж байгаа. За яг энэ үржлийн чиглэлээр бид нар асуудаа. Тэгээд үржлийн хувьд бол сүүлийн жилүүдэд хүмүүс импортоор одоо цэвэр азарганаар оруулж ирж өөрчлөлт ашиглаж байна. Тэгээд хэд хэдийн юмыг бид нас зүгээр анхаарад ингэ ажиллаж байхад яг өмнө нь бол нөгөө барагтай бол малын их дуудаж хээл тодорхойлох юм үзтгүү байсан бол одоо цэвэр азарганд нөгөө өндөр үнэтэйгээр одоо цэвэр азарганд гүүгээ тавьчихдаг. Тэгээд төл гаргаж авна. Тэгэхээр зайлшгүй
одоо хээлийн үзье яг хээл авсан юм аваагүй юм уу гэдэг тийм байж байгаа. Тэгээд энэ болохоор угаасаа нөгөө хурдан мөр сонирхож байгаа дэлхийн бусад газрууд ч гэсэн яг л энэ зарчмаар явдаг. Тийм учраас энийг ингээд үзэхээс орох мөнгө төлөөд гүүгээ тавьчихсан юм чинь баталгаатай хээлтэй болсон байна уу гэдгийг үзүүлнэ. Тэгэхээр хийн тулд бид нар эхо аппарат оруулж эхогоор үзэж байгаа. Одоо Наранбаатарын хувьд бүр илүү тодорхой бүр азарнаас үр аваад тэрийг олон хуваагаад тэгээд 4-5 гүүнүүдэд зэрэг. Тэгээд дээрээс нь гүүний ороогоо яг орсон байна уугүй гэдгийг үзнэ. За сүүлийн үед бол одоо яг гүү манч одоо хүмүүс үржил энэ тэнд л одоо үржил явуулаад ингээд цэвэр азарга авчраад тэр байтугай одоо бараг сумын мөр жоохон сонирхож байгаа хүн болгон л цэвэр азаргагүй гэж бараг байхгүй болж. Тийм учраас яг энэ өнөөдрийнхөө сургалтын юу ярилцлагын төгсгөл дээр бид нар тодорхой хэмжээр бас зөвлөмж өгөх байх. Тэгээд юун дээр цэвэр азарга анхаарахын, үржилд оруулахын тулд гүүгээ юун дээр нь анхаарахын, тий одоо энэ үржлэр дамждаг халдварт өвчин юм гэж би тэрийг яаж анхаарахын зарим тохиолдолд манай гүүгээ тавиад байдаг 10 гүү тавилаад тэдний суваарчлаа гэлээрээ тэгээд суваараад байгаа шалтгаан нь юу юм гэдэг иймэрхүү давхар нөгөө олон зүйлүүд байдаг байгаа. Тэгээд зөвхөн нөгөө үржил яригдахаас гадна бид нөгөө малын эмчтэн учраас за сүүлийн жил одоо нөгөө 20 жилд бол 10 гаруй жилд сүүлийн 10 гаруй жилд бүр илүү идэвхтэй малын эмчтэр яг энэ үржил рүү илүү орж ажиллаж байна. Эмчилгээ үйлчлэгийг хийж байна. Зарим тохиолдолд одоо өвчтөй байгаа юм байх хүмүүс самавыг угааж ээж цэвэрлж ээж эмчилгээ хийж ээж одоо үржилд оруулж байгаа ийм тохиолдлууд болтол байгаа. Тэгээд уяаш нар маань ч гэсэн одоо ойлгож байна. Цэвэр азранд оруулж ирлээ, гүү авцраа тавилаа гэхэд тэр одоо бидний яриад байдаг нийлүүлгийн өвчин гэж яриад байдаг. Тэгээд тэрийг зайлшгүй одоо шинжилгээний арга хэрэгжилж байгаа. Шинжилүүлж байна. Одоо манай мал эмнэлгийн хүрээлэнгээс яг энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийсэн усуд маань түргэн онцлогоор гаргаад ирсэн. Одоо жирэмсний тест аштай юм л байгаа. Цусын ээлцийн тусааж үзлээ. Тэгээд 2 зураас гарч байгаа өвчтэй гэдгээр ингээл ийм үрсэл гараад ирсэн байж байгаа. Тэгэхээр мал эмнэлгийн шинжилгээ ухаан маань улмал боловсронгуй болоод бас онцлоор маань хурдан болж эхэлж байгаа. Сүүлийн үед ер нь мал адууны өвчлөл ер нь ямар өвчлөл одоо Монголд илүү их яаж юм. Та Наранбаатар эмчилгээр урьдчилан сэргийлэх талдаа илүү ажиллаж байгаа хүн байна тий. Урьдчилан сэргийлэхээр ямар их одоо өвчлөл гардгийг мэдээж та урьдчилан сэргийлэх гэж байгаа зорилгоор бас янз бүрийн л асуудалтай тий онцтой ирдэг байх тий. Юун дээр бол Монгол улсад одоо сүүлийн үед одоо адууны өвчний одоо ямар өвчлөл илүү их зохиолоод байна. За юуны хувьд бол ер нь явж байгаа халдваргүй өвчин бол их байгаа. Тэр нь халдваргүй өвчин гэдэг бол доголж जैन одоо колик хэлбэрж тэрс маа нөгөө уйддаг уралддаг адуунууд бол хөлний гэмтэл бэртэл гэдэг бол маш их ясан дээр байна. Шүрмэс шанс гэж юмуд байна. За тэрийг нь одоо бид нэг оншилдог генетикийн аппарат гэж юмтай болцсон байна мал амлагт маань. Эхо гэдэг яг шүрмэсийг үздэг эхо аппарат байж байна. За дээрээс нь амьсгалын замын эмгэгүүд байна. Тэрийг үздэг амьсгалын замын дурамдаг дурам байна. Ходоодонд ямар нэг өвчин эмгэгүүд тийж бас уусанд болж байна. Тэрийг нь оншилдог эндоскоп гэдэг дурам байна. Ходоодны шарах байна уугүй гэдгийг үздэг. Одоо ийм хэмжээний мал эмнэлэг хөгжсөн байгаа. Тэгээд эднээс тэр уралдаж байгаа адууны хувьд бол ийм өвчин эмгүүд байдаг. Тэрийг нь оншилдог, эмчилдэг юмуд байгаа. Зөвхөн эднээс эмчсэн сэргийлэх арга хэмжээнүүд бол зөвхөн уяач асал шалтгаална. Тэрийг аль болох эрт онцлол 24 цагийн дотор л онцлуулж чадах юм бол дахиад уралдах боломжнууд нь нэгт илүү өндөртэй байдаг. Уяач нар одоо малчад юмуд нь бол заримдаа өөрсдөө оролдож байгаа бүр болохоо байгаад ирэхээр л дууддаг байдаг. Тийм учраас тэр нь жоохон хүндрэх тохиолдол байдаг юм а. Тийм учраас жоох эртхэн малын эмчнээс утсаар зөвлөгөө шаардлагатай очиж үйлчлэгээ авах хэрэгтэй байдаг юм аа гэсэн үг. Халдварт өвчин гэх юм бол яг хөө манай дээр одоо гараад онцлогдоод ингээ явж байгаа сүүлийн үед 2003 оноос өдөр онцлогдоод энэ явж байгаа өвчнүүд байдаг. Тэгээд бүр дээх нь үедээ ч бол байсан. Адууны халдвар цус багтах гэж өвчин байсан. Хуучин булган сэлэн одоо энэ ус гардаг байсан. Голомттой гэдээ үүсдэг. За энэ вирусын гаралтай өвчин. Энэс бол ямар ч тийм эмчилгээ байхгүй, вакцин байхгүй энэ бол устдах гэсэн заавартай. Бүр аль дээр үст юм бэ. Хоёрт нь адууны ям гэж өвчин байгаа. Энийг бол онцлогдоод ингээ явцсан байсан, тийм ээ. Байдаг. Тэгээ ямын онцлуур гэдээ бүр тавьдаг байсан байна. Энэ бас үжиг явцтай юм өвчин. Тэгээ сүүлийн үед уулнууд энийг хяналттай ингээ явдаг адууны шилжиж хөдөлгөөн баг хяналттай байх үед өөр гэж. Одоо бол адууны шилжиж хөдөлгөөн бүр зөндөө ихссэн баг.
За дээрээс нь өвчлөлтсөн байх юм бол мэдүүлэхгүй мэддэхгүй бас яваад байгаа тохиолдол байдаг. Өөр хожиг явц. Тэгэхээр энийг бас онцлуулах хэрэгтэй. Тэгээ хин нэгэн хүнээс адуу мал худалдаж авж байгаа ингэж байгаа тохиол мөн шилжиж хөдөлгөөн явж байгаа өөр айлын адуун дээр очиж байгаа. Энэ тохиолдол шинжлүүлж явуул зүгээр юм байна. Миний өөрийн хувьд харж байгаа 5 өвчин байгаа. Түрүүний адууны халдварс багтах өвчин, адууны ям өвчин, вирусын гаралтай артрит гэдэг нэг өвчин байгаа. Мөн herpes вирус гэдэг бас өвчин байдаг. За дээрэс нь адууны нийлүүлэг өвчин байна. Тэгээ хачгийн алуун гэсэн юм байгаа. Тэгээд ер нь эдгээр өвчнүүд бол нэлээд гарч байгаа. За сүүлийн үед бол одоо нөгөө хөрсний байгалийн голомт халдвар буюу адууны зогсоо гэдэг өвчин бас энд мэрсээр гараад байна. Тэрс мөн адуу үрээгээ хөнгөлсний ард дээр их гараад байгаа шүү гэдэг бас хэлмээр байна. Тэгээд эдгээрээс бас нааш адуу худалдаж авах шилжих хөдөлгөөн болоход бас онцлуулдаг шинжилдэг. Манай мал эмнэлгийн төв лабораторийн нэг оншилж байгаа. Мөн энэ дээр давхар бас мал эмнэлгийн хүрээлэн бас энийг бас зарим өвчнүүдийг нь оншилж байгаа хаа. Адууны жил бүрл хийгдэж байгаа л да. Адууны өвчлөлийн талаар тандал судалгааг мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа байгууллага болох Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораториос одоо ажлын хэсэг бүрэлдэхүүн гарчин тандал шинжилгээг ер нь бол хамгийн сүүлд 2024 оны 12 сард энэ тандалт шинжилгээг хийсэн байдаг гэдээ бас үзэгчтэй мэдээлэл хүргэжээ. Сүүлийн үед яригадаад байна л цохиомол хэлтүүлэг гэл те. Тэгэл энэ нь одоо олон улстай ямар байгаа юм, Монгол улсад ямар байгаа юм. Энэ дээр одоо юун дээр нь анхаарах хэрэгтэй юм, арчилгаа тал дээр нь анхаарах хэрэгтэй юм уу? Одоо та бүхэн одоо яг мэрэгжлийн хүний хувьд энэ тал дээр мэдээлэл хүргэж. Цохиомол хэлтүүлэг адуун дээр бол цөөхөн хийж байгаа. Монгол улсад бол яг өвхөр одоо нэг фермийн дээри ферм буюу одоо нэг сайлын ферм дээр бол нэлээд хийж байгаа. Ялангуяа нөгөө шууд амьд бухаар биш одоо хөлтөс сүрээр хийж. Адуун дээр Монголд бол яг энэ цохиомол хэлтүүлгийн зорилт хэрэглэвэл байхгүй. Тодорхой хэмжээнд азар нь одоо гэмтсэн бэрцээ эсвэл одоо үрийн чанарыг заавал сайжруулах шаардлагатай. Эсвэл нөгөө ачаал ихтэй зуны улиралд одоо нэг богино хугацаатай ч нанамжуулагч. Тэгэхээр энэ тохиолдлуудад хэрэглэж байгаа. Тэгэхээр ямар хэмжээнд явж байна гэх юм бол одоо яг нуртан эмнэлгийн хажууд бол яг энэ азар нь одоо гэмтэлтэй бэртэлтэй одоо үрийг аваад тэг үүнд суулгах тийм үйлчлэг бол байгаа. Тэгэхээр энэний хүрээнд бол тодорхой одоо адууны үрийг шинжилээд тэгээд экстендер буюу одоо нэг шиглэгч бодисуудыг хэрэглээд тэгээд ийм төвшөнд бол хийж байгаа. Тэрнээс хөлдөө сүрээр үл хийгдэг байгаа. Тийм хөлдөө сүр маань яг одоо энэ дэлхийн цэвэрдсэний адуун дээр бол зөвхөн араб адуун дээр зөвшөөрөгдөг. Бусад нөгөө шоу жампер буюу нөгөө спорт адуунууд дээр хэрэглэгддэг. Тэрнээс цэвэрдсэний англи адуун дээр бол 20-тай байдаг төсөл. Тэгэхээр одоо бусад үйлдвэрийн адууны эдлээс шүүлгэн дээр бол хийгдэх боломжтой. Тэгээ энэ дээр нөгөө англи адуу гэж байгаа шүү дээ. Thoroughbred гэдэг англи адууны холбоо гэж маш хүчтэй ажилтдаг холбоо байдаг. Тэр холбооны хувьд бол яг одоо ердийн адуу азар гавсраа гიშгүүлээл гарсан унгийг нь бүртгүүлжүүлэл пассворжуулаад тэр адуул уралдана. Тэрнээс зохиомол хэлтүүлгээр гарсан юм бол уралдах боломж байхгүй. Тэгээд хидэрхий тодорхой газрууд одоо Азад бол Сингапур нөө Япон байгаа, Сингапур байгаа. Тэгээд Хонконг байгаа. Тэгээд ихэнх нь Европт байгаа. Тэр тодорхой үедээ бүсүүдэд л одоо уралддаг. Тийм. Тэгэхээр нарийн тэгээд манайхны нэг бас нэг юм хэвэгч малтай адуу харьцуулах юм бол азарганы үр хэтэрхий мэдрэмтгий амархан хөвтг. Хөл тийм учраас нөгөө хөлдөөс үрээр ер нь хийх нь ер нь л ховор байдаг. Хэцүү үр тогтоох чадвар муутай болчихдог гэсэн. Юм яг түрүүний хэлсэн нөгөө өвчтөй хэцүү байгаа азарганыг авцраад дэмжлэгээ хийж яагаад хийдэг. Тэгэхээр тэр чинь бол зүгээр өөрөө гიშгээд ингэхэд үр тогтоох чадвар муутай гэсэн үг байна. Заримдаа азарг бол өөрт нь зовёртой хөл гарны гэмтсэн зовёртой байх юм бол үр тогтоох чадваргүй байдаг. Тэрийг нь үрийг нь авч агаад авсан хойноо тэрийг шинжилж үзнэ. За тэдний хувь 60% үр тогтоох 20% үр тогтоох чадвартай байна гэвэл тэрийг бүр нэмүүлж их хэмжээний иргэсийг тэрлүү хийжээж үр тогтооход иймэрхүү ялгаатай байдаг. Өөр нэг бас анхаарал гүүний хувьд бол бид нар ч гэсэн харах нь түрүүнд би хэлчихсэн. Дандаа нэг азарг нэг гүгшгүүлчээр хүмүүс харсаар ахтлаа азарг нэг шигцэн тэгэл хээл авнаа гэж хүмүүс итгээд. Үгүй үндгээс гадагшилж ээж үр тогтдог юм а гэдэг бол харах. Хэвэгч малын төр бол 18 цаг ороо орлоо 18 цагийн дотор бух харайхлын бол одоо өвхөр дээр бол бух харайхлын бол хээл авна. Адуу бол тийхгүй 7 хоног ороотой гүүний хувьд.
7 хоногийн хугацаанд 7 азар хэд ч гიშгэж болно. Эхний 3-4 хоногт гიშгэлээгээд хээл авахгүй. 6 юм уу 7 дахь өдөр өндгийс гадагшлна. 49-48 цаг л үр тогтоох чадвартай байдаг азарганы. Тэгэхээр энэ миний ингэж тооцож үзэхгүй болдгүй юм байна гэдгийг хэлмээр. Ийм учраас нөгөө яг энэ малын эмч бидний хувьд бол энүүд үлхүү илүү ажиллаж байна. Бүр одоо сүүлийн үед яг гарахгүй гэн нэг юм байгаа. Тэрний үхээр яг одоо үржилд ашиглаж байгаа гүүнүүдийг савнаас нь дээж авч савны өрсөлдөй байна уу, юу байна уу гэдэг нь үзэх хэрэгтэй. Үзэж тэрийг нь эхогоор үзэх хэрэгтэй. Эхогоор үзэж ээж одоо савнд нь уйлахаа юмнууд байна уу? Яагаад гэвэл нөгөөх маань азарга ашиглаа үнэтэй азаргаар одоо төл амна гэж хээл ахгүй бас хэцүү байдаг. Тэгэхээр энийг бид нар үзэж ээж за энэ ирүүлгүй байгаа. Одоо энийг үржилд ашиглах хэрэгтэй байна гэдэг. Одоо сүүлийн дэлхийн нийтэд яг энэ чиглэлээрээ л ингэж явж байгаа. Тийм учраас энэ үржил гэдэг бол нэлээ нарийн одоо бусад амьтантай харьцуулахад адууны үржил нарийн төвөгтэй тийм л харин Наранбаатар зөрөгтэй тэр лөө ороод ажиллаад үржил хийгээ яваад байна. Монголд бол яг бид нар нэг азараас одоо нэг жилд олон төлөөх одоо энэ үржүүлэгч нарын хүсэл байгаа шүү дээ. Тэрийг одоо биелүүлэхийн тулд ажиллаж байгаа гэсэн. Тэр маань эргээд бас энэ адууны эрүүл мэндийн одоо тэр нөхөн үржихийн чиглэлийн эрүүл мэндийн одоо тэр гүний одоо сав өтрээ эрүүл цэвэр байхаа дээрээс назарны одоо тэр үржүүлгийн одоо үрийн чанар одоо тэрхтэн одоо янз бүрийн шарах юмгүй байх гэдэг ингээд олон зүйл ярина. Гэхдээ хамгийн гол зорилго нь бол нэг азараас олон төлөх нэг жилд. Тэгэхээр Монголд одоо яг хамгийн өндөр рекорд тогтоосон бол одоо мөртэмлийн хажууд нэг азараас нэг жилд 80 хэлтүүлсэн юм рекорд байгаа. Гэхдээ бидний баярлах болоогүй. Гадаад бол нэг азараас 200 хүртэл төлөв авч чадж байгаа. Тэгэхээр бид нар ингээ араас нь явж байгаа. Монголд бол амжилттай тийм. Монголд бол нэг азараас 80 гэдэг бол том амжилттай. Гэхдээ яг жилээс жил дахих бах. Гэхдээ энэ маань яг түрүүний хэлдгээр одоо энэ гүүний өөрсдийнх нь тэр гүүний тарга хүч эрүүл мэндтэй холбоотой. Дээрээс нь азарны өөрийнх нь бас одоо тэр биологийн идэвх чадвар. Тэгээд тэрнтэй шууд хамааралтай. Ялангуяа манай Монголд одоо сүүлийн үед эрлээ зөвшөөрлийн азаргаа цаанаас шинжлүүлэхгүй авч орж ирж байгаа. Олон жил уралдсан, олон интерэ хийгдсэн адуунууд бол үрийн чанар унтсан байдаг. Тэгэхээр тэрийг оруулж ирээ сайжруулах хэцүү. Тэгэхээр цаанаа эмгэггүй адуу авах нь хамгийн чухал байдаг. Тий. Дээрээс нь Монгол орны хувьд бол энэ одоо тэр нийлүүлгийн өвчин байна. Одоо нөгөө үржлийн замаар дамждаг өвчтүүд ихтэй. Тэгээ энэ маань ихийг нь вакцин байдаггүй. Вакцинтай байлаа ч гэсэн одоо вакцины програм манай өнөөдөр байхгүй болохоор яг хийгдэх ёстой гэсэн тийм юм байдаг болохоор одоо нөгөө вакциныг бол одоо сайн зарим нэг өвчнөөс бол одоо хамгаалал ялангуяа герпес вирустэй юу халтар цус багталтай энэ бол одоо хамгаалах шаардлагатай зүйлүүд байдаг. Юу гурлаа нэг хурдан морины талаар л арай төлхөө ярьчлаа тий. Гэтэл бас цаанаас манай малчт маань байгаа. Бас тэд нар маань нутаг орондоо хурдан морь жижигхэн ч гэсэн бас аваад хөгжүүлээд явж байгаа. Тэр тал дээрээ бас малчтад байгаа. Малчтад одоо хурдан морийг одоо эзэмшиж байгаа эзэмшигч бол хурдан мориндоо маш сайн анхаарал илүү сайн хандуулж байгаа. Ер нь бол хаанч дэлхийн улс оронд. Яг одоо манай Монгол оронд бас хурдан морийг хөгжүүлэх чиглэлээр малчт маань бас тодорхой үүрэг бариул гүйцэтгэж байгаа учраас тэр малчтаа хандаад одоо юун дээр илүү анхаарах шаардлагатай. Мэдээж урьдчилан сэргийлэх маш чухал шаардлагатай байгаах тий. Өвчлөл тал дээрээ одоо Монгол орны эрс дэр суур амьсгалд одоо юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэдэг талаар заримдаа чиглэл асуумаар. Яг хамгийн нэг номерийнх нь бол миний хувьд бол яг уйдаг хөлдөг адуунд юм байна. Аврал дуулна гэж байгаа тохиолдолд бол тэрнээс манай дээр хамгийн боломжтой зүйл бол паразит өвчнөөс эмчилж сэргийлэх арга хэмжээгээ л авчих. За дээрээс нь тэгээд тэжээллэг дээр анхаараарай л гэдэг хэл. Тэжээллэг нь эртнээс тэжээллэг юм эхлүүлээд зөв тэжээгээд тэгэхээр тэгээд за тийм арга хэмжээл ерөнхийдөө маш төвд бол авал олцод одоо хөдөө орнотогт уяашна. За дээрээс нь энэ тэндээс авж байгаа хүнөөсөөс авж байгаа юмудаа саяны ярьсан өвчнүүдийг бас шинжилүүлж хийж авч явах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр ч хурдан энэ ч хурдан гэдээ авчдаг авцсан байна. Нөгөө адуун өвчлөөд өгч байгаа өндөр үнэтэйгээр худалдаад авчдаг тэр нөвчлөө болохоо байцдаг ийм зүйлүүд бас гарч идэг. Тийм учраас тэрийг бодож орон нутгийнхаа мал эмнэлгийн газар байгууллагууд малын эмч нартайгаа харьцаж ажиллаж тэгээд адуу худалдаж авч байгаа бол тэрийг
шинжилүүлээд лабораторид шинжилгээ өгөөд тэгснийхээ ар дээр тэрийг худалдаа авалт гэдэг юм хийж байгаа. Ер нь бол дараагийнхны зүйл нь манай дээр одоо нэг олон хийгдэхгүй байна. Би одоо энэ олон жил ингээд ажиллаад яваад байна. Тэгэхээр нэг л удаа, за 2 удаа л юм да. Нэг худалдаа авалтын өмнөх гэж үзлэг гэж юм байдаг. Тийм хийж үзлээ. Наранбаатар одоо хэр хийснийг мэдэхгүй байна. Тэгэхээр тэр юу гэхээр би одоо нэг одоо худалдаж авнаа. Тэгээ худалдаа авалтын өмнөх үзлэг. Purchase гэсэн ингээд англи дээр үлдээ. Тэгэхээр нөгөө бүх хөлөөс нь хэсүүлэл бүх идэрхт юмнуудын бүгдийг үзлээ шаа. За энэ одоо эрүүл байна. Чи худалдаж авч болно гэдэг юмыг малын эмч гаргаж өгч гэнэ гэсэн үг байхгүй. Нөгөө хүн ч гэсэн зарж байгаа хүн ч гэсэн би эрүүл адуу чамд зарсан шүү гэдэг. Ар дээр нь ямар нэг асуудал гарахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр манай дээр яг энэ чиглэлээр би авчлаа хөлн болохгүй болчихлоо. Тэгээд өндөр ингэсэн гэдэг асуудал гарч ирсэн тохиолдол байдаг. Тийм учраас тэрнээс сэргийлэхийн тулд малын эмч нартайгаа арчиж яг энэ эрүүл байна гэдгийг тодорхойлж гаргаж ирдэг. Тэгэхээр тэр нэг төр үзлийг маш сайн хэрэгтэй байдаг. Нэг анхаарах хэрэгтэй. Тамирчин дээр яг одоо уралдаан тэмцээн маань нэлээд өрсөлдөөнтэй олцсон. Дээрээс нь хурдан адууны одоо энэ уралдаантай холбоотой үн өссөн. Тэгэхээр одоо $1000 гэж төрүүлсэн адуунд план 300 авч байгаа. Ингээд шагналын сангаас хамаарат адууны үн өсөх боломж ингээд их гарч байгаа. Тэгэхээр мэдээж өндөр үнэтэй адуу худалдаж авч байгаа бол одоо гадаад улс оронд бол тэр pre-purchase examination гэдэг одоо худалдаа авах юм шалгалт гэж байгаа. Тэрийг бол морьтон дээр л хийж ажиллаж байгаа. Тэгээд тэр нь бол одоо 4 хөлний одоо 16 цалин зураг. За залгуур хоолойн дуран. Тэгээд биомын шинжилгээ гэдэг ингээд ерөнхийдөө бол гадаадын адууны дуудлага худалдаан дээр худалдаа авахчийг хамгаалах юм бичгүүд байдаг малын эмчийн одоо дүгнэлтийн бичиг. Тэр бичгээр хангах боломжтой. Сүүлийн үед одоо улс бүсийн наадмууд дээр хариг түрүү авсан адуунууд одоо эзэн солих тохиолдолд бол ер нь бол тэр шалгалтыг хийх одоо хүмүүс үл нэлийн сонирхол ихсэн. Түүний дагуу мөртөн дээр л хийж ажиллаж байгаа. Тий. Ер нь бол хөлний залгуурын биомын шинжилгээнүүд гол нийгэмд эмчийн бас үзлэг хамрагч байна. Ер нь бол эмчнэр маань хэлж байна. Тухайн одоо мал амьтныг худалдаж авахдаа одоо малын эмчийн үзлэг маш чухлаа гэдэг энэхүү ажлын хүрээнд мал эмнэлгийн ерөнхий газар дээр мал эмнэлгийн гэрчлэгээний нэгдсэн систем гэдэг том систем ашиглагдаж ажиллаж байгаа. Энэхүү системээр одоо шил Монгол улсын 21 аймаг 332 суманд одоо шилжилт хөтөлбөрийг бас малын эмчнэр маань хяналтандаа байлгаж ажиллаж байгаа гэдгийг бас энэ нэвтрүүлгийнхаа далмаараас үзэгчдэд хүргэмээр байна. За бидний нэвтрүүлгийн цаг ерөнхийдөө өндөрлөж байна. Сэтгүүлч асууж чадаагүй яг би энийг л хүргэх юм да гэсэн асуулттай үлдсэн бол та хоёр маань бас үзэгчтэй заавар зөвлөмжч байсан болно тий. Одоо энэ маань малчид бас нэлээд хүрэх байх. Тэгээд түрүүнд асуусан шүү дээ. Малчид бас уяач. Тэгээд ер нь бол мөрөө уралдаа маань хатуу маань эрүүл ээж түрүүнд хэлсэнтэй эрүүл ээж дахин тэгэхээр эрүүл байх үндэс нь бол тэр өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх тэр зөвлөмжүүдийг одоо бол хацсангүй онлайн юмар харж болдог болсон. Тэгээд мэдээлэл авдаг болсон. Ялангуяа мөртөө эмнэлэг дээр бол номцсны одоо зөвлөх үйлчилгээ бас байдаг. Тэгээд тийм зөвлөгөө авч болно. Тэгээд 77200404 утсаар зөвлөгөө авч болж байгаа. Тэгээд хөдөө орон нутгаас одоо бол онлайн аарч тэр юугаар утсаарч тэр одоо хөд яралтай тусламжийн тохиолдолд бол одоо орон нутгийн амжилт хандах тий эсвэл энэ онлайнаар мэдээлэлүүд авах боломжтой. Тэгээд адууга эрүүл байх гэдэг бол өвчнөөс гадна нөгөө ажлаа малгайтай холбоотой уралдааны зам зөв сонгох хүүхдийн жин гэдэг ингээд зөндөө юм байдаг. Тэгэхээр энэ талын мэдээлэлүүд бол одоо бол нэлээд хангалттай тавьж байгаа гэж байна. Миний хувьд яг нэг сануулгах юм нь одоо үржлийн газрыг гаднаас оруулж ирж байгаа. Тэр нь болохоор хөвчлөнд баг залуу юундаа нэлээд уралдаж байгаад тэр газар уралдаж байсан амжилт үзүүлсэн зарим нь одоо яаснаар хэлж яадаг ингэж амжилт үзүүлсэн азаргаа гэл тэгээ Монголд оруулж ирдэг. Оруулж ирэн гутаа тэр нь байлгаж явахдаа ямарч тэр нөгөө дасган сургуульд юм уу бэлтгэл гэх юм уу тийм хийдэггүй. Оруулж ирлээ. Тэгээд тэрийг тэжээгээл идэг. Тэжээж жагаад тэгээ хавар гүүний ороод ингээ 3 сар одоо ингээ үржлийн цаг эхэллээ. Энгийн гутал гаргаад бүр гахаа шиг таргалцсан бордцсон адуу гаргаж ирээд азар гаргаж ирээд үржил ашигладаг. Маш амархан турна, маш амархан өвчлөн. Тэгээ нэг том биетэй, том ястай адуу учраас зарим тохиол англи адуу, арабч ялгаагүй те.
Орсын ч гэсэн цэвэр одоо энэ азуунууд болохоор ламинит гэж юм болдог. Их таргалаад ирэхээр үр тарианд хүчтэй тэжээлж ирэхээр ламинитгээ туурай эвэр туурай ясан туурайг дотор байгаа. Энэ хоёр хооронд холбож байгаа ламина гэж одоо манайх бол холбоос юм уу да. Тэр ингээд салаад хөндөр өтгөлдөг байхгүй. Тэгээ адуу бүр гიშгэж чадахгүй бол. Тэгээ заримдаа энэ үлдээ аминд нь ч хүрэх аюултай байхгүй. Тийм учраас миний өгс өмнө нь үржилдээж сайн байлгахын тулд өвчнөөс сэргийлэхийн тулд яах ёстой юм бэ гэхээр тэр азаргаа унж идэлж байгаа чи. Ядахтаа гаргаад хөтлөөд яваад байгаа шээ бити их таргалуулаач. Тэрс модоо бид нар Монгол юунд бол тэгээд байгаа шүү дээ. Хуц хунаа тавихын тулд 7 хоног 10 хоног сойж агаад хуц хүн тавьж байгаа шүү дээ. Яг тэрэн шиг үржлийн азаргыг ч гэсэн тодорхой хэмжээгээр тарга хүчийн тогтоож ээж тэгжээж үржил юмд нь оруулахгүй бол тэгээд тэр айхта таргалцсан юм гаргаж ирэх юм бол өвчлөх, гэмтэх, бэртэх за үрхэн чадвар нь үр тогтоох чадвар нь суулна гэсэн үг. Тэгэхээр нөгөө өөртөө тэр байнгын бэлтгэлтэй байсан формтойс адуугийн дээрээ форм болгочих байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр энэ мөр үржүүлж байгаа, адуу үржүүлж байгаа, яг үржин чигээр ажиллаж байгаа хөдөө орон нутгийн малчаад уяашаа одоо нөгөө хөдөө орон нутагт байгаа уяачнаар хүртэл бүгд юм цэвэртэй болцсон доо. Тэгэхээр тэд нар бас анхаараа зарим нэг нь чадахгүй сойроод адуугаа хүлчлээ гэсэн юм яриад. Тэгэхээр нэг малж чадахгүй байна. Тэрэн дээр анхаарах, тэжээлэг дээр анхаарах хэрэгтэй гэсэн юм байна. За баярлалаа. Малчид мал бүхий иргэд уяачдад бас маш тодорхой хэмжээний мэдээлэл бас манай хоёр малын их эмч маань өгсөн байх гэж найдаж байна. Бидний энэ удаагийн бэлтгэсэн нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Баярлалаа та бүхэндээ. За баярлалаа.